За өнөөдөр болохоор хэдүүлээ шинэ үгийн хичээлээр Unit 51-ээс 60-ын 183 үгийн эхний 100 үгийг хэдүүлээ танилцсан. За хамгийн эхний үг маань apply. За apply гэдэг үг маань болохоор үйлөг. За тэгээ үндсэн утга нь болохоор ямар нэгэн байдлаар хүсэлтэд илгээх гэсэн утгыг илэрхийлдэг. Энэ нь ажлын job руу apply a job гэж болно, эсвэл university руу apply хийж болдог гэсэн санаа. За хоёрт нь be based somewhere. Энэ SV гэдэг маань somewhere гэж байгаа. Энэ маань болохоор байрлах гэсэн утгыг хэлдэг. Одоо we are based in something гэвэл бид нар яг энд ингээд байршдаг, байрладаг гэсэн утгыг илэрхийлдэг. За гурав дахь нь vacancy. За одоо ерөнхийдөө бол хэдүүлээ ажилтай холбоотой үгнүүдийг ер нь бол цээжилж байгаа. Ажил, work, company, business гэх зэргийн үгнүүдийг бол цээжилж байгаа. За гурав дахь маань vacancy. За энэ маань нэр үг, тэгээ сул оронтой гэсэн утгатай. Дөрөвт нь work permit. За work permit гэдэг маань collocation буюу холбоо үг гэж явдаг. За энэ маань ажиллах зөвшөөрөл гэсэн үг. Valid. Valid гэдэг маань adjective үг, одоо хүчинтэй хугацаа гэсэн утгатай. Та хэрвээ бараа бүтээгдэхүүн худалдаж авлаа гэж бодоход valid date гэх юм бол хэдийн хүртэл одоо хүчинтэй хугацаа вэ гэдгийг хэдүүлээ хардаг. Advice. За энэ үгийг хэдүүлээ айгүйх заримдаа одоо андуурдаг. Advice гэдэг S үсэгтэй байвал энэ маань үйлэг болчдөг. Өөрөөр хэлбэл зөвлөгөө өгөх гэсэн утгатай. Гэтэл S нь C болчих юм бол advice гэд наавны зөвлөгөө гэдэг одоо нэр үг болдог. За 7 acknowledge. За acknowledge гэдэг үг маань үйлэг. Хэрвээ та харах юм бол acknowledge гэдэг үгний одоо үгэн дотор knowledge буюу мэдлэг гэдэг үг байгаа даа. Тэгэхээр энэ маань өөрөө нэг ёсондоо яадаг юм бол хүлээн зөвшөөрөх тэ одоо за энэ угаасаа ийм юм байна да гэж мэдээд хүлээн зөвшөөрөх. Дээрээс нь бас нөгөө ойлгож ухаарах гэсэн утгыг бас илэрхийлдэг. Одоо ойлгож ухаарах гэдэг утга нь нөгөө нэг мэдгүй байсан зүйлийг энд нэг ийм юм байд юм байна гэж ойлгож ухаарахыг хэлдэг гэсэн санаа. Тухайлбал одоо юу гэдгийг одоо aid гэдэг өвчин байдаг те одоо aid гэдэг өвчин байлаа гэж бодоход нийтээрээ мэдгүй яаж халдвардгийг мэдгүй байвал хэдүүлээ одоо мэддэг болно гэх юм бол яадаг вэ? Acknowledge гэж хэдүүлээ ойлгож болно гэсэн үг. За 8 process. За process гэдэг үг бол нэр үг. Тэгээ process гэж одоо монголоор хэдүүлээ ярьдаг. Энэ маань монголоор бол яг жоохон монголчлол үйл явц дараалал үйл ажиллагааны ингээд дараалалтай явагддаг үйл ажиллагааг бид нар process гэж хэлдэг. За 9 маань interview. За interview гэдэг үг маань хоёр төрлийн одоо формоор хэрэглэгддэг. Нэр үгийн формороо ярилцлага, үйл үгийн формороо ярилцлага авах гэсэн утгыг илэрхийлдэг. Assess. За assess гэдэг үг бол үйлэг, үнэлэх гэсэн утгатай. За 11 feedback. За feedback гэдгийг бол одоо монголчууд барыг feedback-аар нь хэрэглээ сурсан. Энэ бол ерөнхийдөө эргэх холбоо гэж хэдүүлээ ойлгож байна. Одоо юу гэдгийг эсээгээ хамгийн сүүлийн вершноор тавихын тулд эхлээ багш руугаа явуулаад багш нь за энийгээ зас гэж явуулаад ингээд хит хитэн удаа ингэж одоо эргэлдэх энэ процессыг хэдүүлээ feedback гэж хэлдэг. За бас нэг feedback-ыг ойлгож болох нь ерөнхийдөө бол нэг юмаа шалгуулахаа хүнд өгчдөг. Тэрнийх нь хариунд нь за энэ нь болж байна, энэ нь болохгүй байна гэдэг одоо зөвлөгөө өгөхийг бид нэр feedback гэж ерөнхийдөө ойлгоно. 12 candidate. За candidate гэдэг бол улс төрийн одоо politics дотор болчих юм бол энэ маань нэр дэвшигч гэсэн утгыг илэрхийлдэг. Тухайлбал presidential candidate гэвэл ерөнхийлөгчд нэр дэвшигч. Гэтэл exam дээр ороод ирэхээр candidate гэдэг бол нөгөө оролцогч гэсэн утгыг илэрхийлдэг. Ажлын байран дээр ороод ирэнгүүт одоо ажилд авах гэж байгаа хэд хэдэн хүний одоо нэгэн гэсэн утгыг илэрхийлдэг гэсэн. Одоо potential candidate for this job гэвэл яг энэ одоо ажилд хамгийн боломжит одоо ингээд нэр дэвшигч хүн бол энэ байна гэсэн утгаараас илэрхийлж болдог. За 13 reference. За reference гэдэг бол ерөөсөө лавлах гэж хэдүүлээ. Лавлах гэж ойлгож байна. Та маань ихтэй сургуулиуд эсээгээ явуулахад reference letter авчраарай гэж хэлээд байгаа. Тэр нь яадгүй гингууд чиний талаар өөр нэг хүнээс лавлаж асуухыг хүссэндээ reference letter авдаг гэсэн үг. За 14 confirmation. За confirmation гэдэг үгний язгуур үгнөөрөө confirm гэдэг одоо үйлэг байгаа даа. Confirm гэдэг маань зөвшөөрөх гэсэн утгатай үг. Тэгвэл confirmation гингууд үүний нэр үг буюу зөвшөөрсөн байдал, зөвшөөрөлт гэж хэдүүлээ ойлгож байна. За 15 engineering. Engineering гэдгийг хэдүүлээ шууд инженерчлэл гэж хэдүүлээ ойлгоно. За 16 military. Одоо хэдүүлээ салбарыг үзээд байгаа байхгүй. Engineering гэх юм бол инженерийн чиглэлийн гэсэн утгаас илэрхийлж байгаа юм. Military гэж гот хэдүүлээ зэвсэгт хүчний гэсэн утгаар илэрхийлж байгаа. 17 training. За training гэдэг бол ерөөсөө сургалт. English course гэдэгтэй адилхан хэдүүлээ явах нь сургалт гэж хэдүүлээ ойлгож байна. За English language training гэж бас явдаг шүү дээ.
За 18 нь publishing. За publishing гэдэг бол ерөөсөө хэвлэл, нэр үг. Manufacture. За энэ бол үйлдвэрлэх гэсэн утгатай. 20 management. За management гэдэг бол хэдүүл ерөнхийдөө удирдлагын баг гэж бол монголчууд шууд монгол утгаар нь ойлгож байна. Гэхдээ одоо бол хэдүүлээ дандаа менежментийн баг гэдэг утгаар ярьж байгаа. Яагаад ийм удирдлагын баг вэ гэхээр management гэдэг үгний язгуур нь өөрөө manage гэж байгаа юм. Удирдах, зохицуулах гэсэн утгатай үг. 21 retail. За retail гэдэг бол жижиглэн худалдаа, нэр үг. Finance. Finance гэдэг маань олонгууд нэр үг, санхүү гэсэн утгатай. 23 recruitment. За recruitment гэдэг үгний язгуур үг нь өөрөө recruit гэдэг үйл үг байгаа. За recruit гэдэг маань хэн нэгнийг ажилд авах үйлчлийг бид recruit гэж хэлдэг. За тэгэнгүүт recruitment болгоод үйл үгнээс нэр үүсгдэг ментийг залгахчингууд энэ маань ажилд авах үйл ажиллагаа гэсэн утгаар илэрхийлнэ. Sector. За энэ бол салбар. I work at financial sector гэвэл би одоо санхүүгийн салбарт ажиллагаа гэсэн утгаар илэрхийлнэ. Тэгэхээр салбар, сектор. 25 plumber. За plumber. За энэ болонгууд хэдүүлээ юу яаж байгаа юм? Ажил мэргэжил рүү ороод ирж байна. Энэ дээр нөгөө MB гэдэг хоёр гээгүүлэгч давцаад ороод ирж байгаа. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг одоо B үсэг нь ерөөсөө дуудагдахгүй гэсэн. Dump гэж жингуудаа dam гэж дуудахтай адилхантай. Тэгэхээр plumber. За 26 mechanic. За mechanic гэдэг бол механикч гэж хэдүүлээ ойлгож байна. Одоо ерөнхийдөө бол автомашины засварчныг бол бид mechanic гэж нэрлэдэг. За 27 electrician. За electrician гэдэг үг маань олонгууд нэр үг тэгээ цахилгаанчин гэсэн утгатай. 28 carpenter. За carpenter гэдгийг бол хэдүүлээ нөгөө мэрэгжил тэгээ дээрэс нь нэр үг тэгээд мужаан. Nanny нэр үг хүүхэд тасрагч. Travel agent. За travel agent одоо нөгөө тухайн салбарыг дандаа ингэж зуучилж өгж байгаа хүмүүсийг бид нар дандаа агентууд гэж нэрлэдэг байгаа. Ерөнхийдөө бол бид нар ажилтан гэж хэлчихэж бас болно. Тэгэхээр travel agent гэх юм бол одоо аялын ажилтан, аялын агент гэж хэлүүлээ хэлж болно. State agent үйл хөдлөх хөрөнгийн state agent гэсэн үг, үйл хөдлөх хөрөнгийн агент. За 32 importer энэ маань олонгод импортлогч гэсэн утгатай нэр үг. Priest. За priest гэдэг нь санваартан гэсэн утгатай нэр үг. Civil servant. За civil servant гэдэг маань бүр яг махчилд орчуулагдж байгаа. Civil гэдэг маань иргэний, servant гэдэг үгний язгуур нь serve гэдэг нь үйлчлэх гэсэн утгатай. Тэгэхээр servant гэхээр үйлчлэгч. Тэгэхээр иргэний үйлчлэгч буюу монголоор төрийн албан хаагч гэж орчуулагддаг. Challenging. За challenging гэдэг үг маань болонгууд аажигчийн утгатай үг. За одоо юу гэдэг юм? This work was challenging гэх юм бол тэр ажил бол нэлээд тийм сорьсон сорилтод ажил байсан гэсэн утгаар. Prospect. За prospect гэдэг бол нэр үг, хэтийн төлөв гэсэн утгатай. Reward. За reward гэдэг бол ерөөсөө үйл үг нэр үгээрээ хоёр утгаар илэрхийлэгддэг. За нэр үгээрээ олонгууд шагнал урамшуулал болдог байхад үйл үг нь олонгууд reward гэдэг нөгөө шагнах гэсэн утгаас илэрхийлж байдаг. За 38 promote. За promote гэдэг үг бол бас үйл үг нь хэд хэдэн одоо утгатай. Хамгийн ихний одоо ажилтай холбоотой утга гэх юм бол promote гэх юм бол тушаал дэвшүүлэх гэсэн утгыг илэрхийлнэ. За дээрэс нь урамшуулах, за дээрэс нь сурталчлах гэсэн утгыг бид нэр promote гэдэг үгээр ярьдаг. Тэгэхээр хэдүүлээ promotion гэдэг нэр үгийн формоор хэдүүлээ бүр бас айгүй хэрэгэлдэг. 30 transfer. За transfer гэдэг бол шилжүүлэх гэсэн утгатай үйл үг. Department. За department гэдэг бол ерөөсөө газар. За team юмны газар гэл нөгөө байгууллагуудын одоо нөгөө нэг албан тушаалын одоо англи хэлээр дээр байдаг те. Head of the department гэл те. За одоо хэдүүлээ ажилтай холбоотой ажлаас гарахтай холбоотой үйл өгнүүдийг хэдүүлээ харах чинь. 41 hand in your notice. За энэ маань юу гэвэл ажилд гарах өргөдлөө өгөх процессыг бид нэр hand in your notice гэж хэлдэг. Resign гэвэл хэдүүлээ ажлаа өгөх гэсэн утгатай үйл үг. Out of work гэх юм бол ажилгүй гэсэн одоо phrase үг. За unemployment гэж чи яна уучлаарай. Энэ unemployment гэдэг үг хэвээр буруу юу авчаад арцсан байна. Тэгэхээр энэ unemployment гэдэг үгний язгуур үг нь өөрөө employee гэдэг үйл үг байдаг. Employee гэдэг маань ажилд авах гэсэн утгатай үйл үг. Эндээс employment гэд нэр үг үсэж байна. Энэ нь юу вэ? Одоо employment гэж юм бол ажилд авч байгаа байдал, unemployment гэж юм бол ажилгүй гэсэн утгыг илэрхийлдэг. Ажилгүйдэл гэсэн утгыг илэрхийлдэг. За 45 маань appoint somebody. За appoint somebody гэдэг бол хин нэгнийг ямар нэгэн ажил томилгохдоо бид нэр appoint someone одоо somebody to something гэж хэлж болно. За 46 dismiss. За dismiss гэдэг үг бол яг ажлын одоо газар дээр оронгууд ажлаас нь шууд халах гэсэн утгыг илэрхийлдэг.
Зарим тохиолдолд та хэд маань dismiss the class гэдэг үгийг бас сонсч байсан байж магадгүй. Тэгвэл dismiss the class гэдэг маань одоо ингээд хичээл явж байгаад дууслаа гэсэн утгыг dismiss одоо ангид харж болно. Таадыг одоо энэ ажлаас чинь чөлөөж гинэ гэдэг гэх юм бол хэдүүлээ dismiss гэж хэлж болдог. Sack. За энэ sack гэдэг одоо хин нэгэн гадаад найз чинь чам руу хараад I am sacked гэж хэлчих юм бол би ингээ ажлаасаа халагдсан гэсэн утгаар informal spoken language дээр хэрэглэгддэг. Fire. За энэ fire-ыг бол та хэд маань мэднэ. Нэг утга нь гал гэж явдаг. За нөгөө утга нь болонгууд ажлаас халагдах гэсэн утгатай. Ажлаас салах гэсэн утгатай. За 49 маань involve. За involve гэдэг маань үйлөг, энэ маань болохоор оролцох гэсэн утгатай. За 50 маань handle something. За энэ handle гэдэг маань маш олон утгатай. Handle гэдэг маань нэр үгээрээ шууд ямар нэг юмны бариул болж хувирдаг. За нөгөө талдаа олонгууд үйл одоо phrase одоо үйл үгээрээ ямар нэг юмны учрыг олох, би наадах чи аргалчаа гэдэг гэсэн утгыг илэрхийлдэг. Ажил мэргэжил дээр яриад ирэнгууд хариуцсан ажилдаг зүйл гэдэг утгаараа орж ирдэг. Одоо тухайлбал I'm handling this одоо factory те өөрөөр хэлбэл би энэ үйлдвэрийг одоо ингэж хариуцаж ажилдаг гэдэг гэсэн утгаар илэрхийлж болдог. Inquiry. Inquiry гэдэг бол асуумж. За face to face. За энийг хэдүүл болон face гэж үзнэ. Face to face interview гэвэл ерөөсөө амьд нүүрт нүрээ харсан одоо сурвалжлага гэж хэдүүлээ харж болно. 53 complaint. За complaint гэдэг бол ерөөсөө өргөдөл, гомдол гэсэн утгатай нэр үг. За энэ үгний маань язгуур үг нөрөө complain буюу гомдлох гэсэн утгатай үйл үг байдаг. За 54 members of the public. За энийг одоо нөх хүүхдүүд айгүйх андуурдаг. Одоо үгүй members of the public гингууд одоо өө чинь нийтийн одоо гишүүд юм байна гингуудаа улсын хурлын гишүүд юм байна гэж боддог. Үгүй шүү. Энэ зүгээр ард иргэдийн олонх гэсэн утгыг хэдүүл илэрхийлдэг. Ард иргэдээс төлөөлж байгаа одоо хүн ямар нэгэн засгийн газар эсвэл хувь одоо төрийн бас байгууллагын гишүүд ерөөсөө биш. 55 solve a problem. За асуудлыг шийдвэрлэх гэсэн утгатай. За collocation нь хэрвээ ямар нэгэн одоо асуудал гарч ирлээ тэрийг шийдвэрлэе гэж шийдвэрлээ бичгэж оролдох юм бол solve a problem. За 56 clerical. За clerical гэдэг маань ерөнхийдөө бичих хэргийн гэсэн утгатай adjective үг. За 57 duties. За энэ олон таан дээр хувирсан байна те. Үндсэн язгуур үг маань duty гэсэн үг. Тэр duty гэдэг бол ерөөсөө үүрэг хариуцлага гэсэн утгатай нэр үг. За 58 in charge of something. I'm in charge of teaching English to the student те өөрөөр хэлэх юм бол би оюутнуудад англи хэл заах ажлыг одоо хариуцаж ажилладаг. Тэгэхээр in charge of гэдэг маань би team ажлыг хийдэг, team ажлыг хариуцаж хийдэг гэсэн утгаар илэрхийлдэг. Яг үүнтэй адилхан responsible for. Тэр I'm responsible for something гэж юм бол би яг энэ ажлыг хариуцаж хийдэг гэсэн утгатай. Бас responsible for гэдэг үг маань буруутай гэсэн утгыг илэрхийлдэг. He is responsible for his death. Өөрөөр хэлэх юм бол түүний үхэлд тэр буруутай эдгээр гэсэн утгаараас хэрэглэгддэг. Яг тэр ажилд хариуцлага хүлээж байгаа юм чинь алдаа гаргах юм бол яах нь бас буруутгах хүн ч энэ гэсэн утгаар буруутай гэсэн утгаас илэрхийлдэг шүү. За responsibility. За responsibility гэдэг маань нэр үг. За энэ маань болохоор хариуцлага бас хариуцдаг ажил эдгээр гэсэн утгаараас илэрхийлж болдог. За 61 маань make sure. За make sure гэдэг нь phrase үг баттгах гэсэн утгатай. I need to make sure you are on the right track. Тэ чамайг ингээд яг зөв замдаа явж байгааг одоо би шалгах хэрэгтэй байна, баттгах хэрэгтэй байна гэсэн утгатай. A working condition. За энэ нь ерөөсөө ажиллах нөхцөл гэсэн утгатай collocation. Stressful. My working condition is stressful гэвэл яг нь миний ажиллах нөхцөл бол нэлээд стресстэй гэсэн утгатай. The stressful гэх юм бол монголчууд мэдэндээ стресстэй л гэсэн утгатай. За энэ язгуур үг нь өөрөө стресс гэдэг одоо нэр үг байгаа. За shift work. За shift work гэдэг бол ерөөсөө ээлж ажлыг хэлдэг. За ээлж ажил гингууд нөгөө шөнийн ээлжинд гарч ажилладаг ажил гэсэн үг байхгүй. Overtime энэ нэр үг байдаг. Илүү цаг. Тэр overtime payment гэх юм бол илүү цагийн төлбөр өдөргөө үүсчин. Bonus урамшуулал. Sick pay. За энэ бол монголоор айгу урт нэртэй юм билээ. Хөдөлмөрийн чадвараа төр алдсны тэтгэмж гэдэг нэрээр нэрлэгддэг. Нийтээрээ болохоор хэдүүлээ листний мөнгө гэдгээр нь мэддэг. 66 be entitled to something. За be entitled to something гэдэг бол би нэг иймэрхүү зүйлийг хүртэх хэрэгтэй, би ийм юмыг авах хэрэгтэй гэхдээ хэдүүлээ хэлж өгдөг. За 67 union. За union гэдэг үг маань өөрөө одоо язгуур үгэнд нь өөрөө uni гэд prefix агаад энэ маар prefix functions as a root буюу яг язгуур үг нь өөрөө биш prefix нь өөрөө язгуур үг нь болдог. Тэр юуни гэдэг маань нэг гэсэн утгатай байдаг. Тэр union гэвэл нэгдэл гэсэн утгатай.
За тэгээ энэ юуны нэхвчлэн ямар утгаар илэрхийлэгддэг вэ гэхээр үйлдвэрчний эвлэл буюу тухайн ажилчдын эрх ашигыг хамгаалах гэж нэгдсэн хүмүүсийн нэгдлийг бид нар union гэж нэрлэдэг. Go on strike. За манай union-ийн хамгийн сайн хийдэг зүйл юу вэ гингод go on strike буюу бослог гаргадаг. Бидний цалинг нэмээчээ эднэр гэлтэй. За 69 protest буюу нэрэг үйл үгийн формоор оролцдог. За үйл үгээр бол эсэргүүцэх гэсэн утгатай. Noun формоор эсэргүүцэл бослого гэсэн утгыг бас илэрхийлдэг. Raise a capital. За одоо хэдүүл илүү бизнесийн тал руугаа, санхүүгийн тал руугаа орж байна. За raise capital гэх юм бол ерөөсө хөрөнгө босгох гэсэн утгатай. 71 annual turnover. За энэ маань болохоор жилийн турш орсон орлогыг хэлдэг. Ерөөсө profit бол биш. Ерөөсө орсон орлогоноос одоо зардлаа хасаагүй шууд ингээд цэвэр чих зүр орлого гэж ойлгох нийтлээ. Sales revenue. За энэ бол борлуулалтын орлого. Cost. За энэ cost гэдэг үг маань бас хоёр формоор хэрэглэгддэг. Нэр үг нь бол яадаг бахна зардал гэсэн утгыг хэрэгдэг. For example, living cost гэж үл амьдрах зардалтай. Гэтэл үйл үгээрээ бас үнэтэй гэсэн утгыг илэрхийлдэг. За тийм юм чинь ийм үнэтэй шүү те. It costs my life. Ямар амар үйлдвэр хэлж байна. Одоо миний амьдралтай тэнцэх үнэтэй гэдэг ч юм уу те. Яг it costs his life гэдэг гэвэл яг үнэтэй гэсэн утгаар орохгүй. It costs someone's life гэвэл ерөөсөө тэр хүн одоо ингээд нөгөө одоо өвцөн тэгээд тэр зүйл нь тэр хүний амийг ингээд авцсан гэсэн утгаар бас хэрэгэлдэг л дээ. Яг жоо extreme case. За 74 in tax. За in tax гэдэг үгийг ерөнхийдөө бол нөгөө included in tax гэсэн утгаар илэрхийлдэг. За энэ маань бол за ингээд бүх татварууд нь энэ үнэндээ орсон шүү гэж хэлэхдээ бид нар ер нь in tax гэж хэлдэг. За made pre-tax profit. За энэ бол илүү нөгөө яг татврын өмнөх орлого гэж хэдүүл ойлгоно. Татвараа хасаагүй байгаа орлого гэж хэдүүл ойлгоно. За cash flow мөнгөний урсгал нэр үг. Bank loan нэр үг банкны зээл. Take a loan phrase үг энэ collocation шүү. Зээл авах гэсэн утгатай. Бид нэг ингээ банкнаас зээл авна гэвэл юу гэх нэ? Би одоо банкнаас зээл авсан гэвэл I took a loan from bank гэж хэлнэ шүү дээ. Interest. За interest аюул олгодохтой. Нэгдүгээр утга нь зээлийн хүү гэсэн утгыг илэрхийлдэг. Interest зээлийн хүүгийн хүү гэсэн утгыг илэрхийлдэг. Нөгөө тал нь хобби гэсэн утгыг илэрхийлдэг. Interest rate болоод ирэхээрээ зээлийн хүүгийн түвшин гэж та бүхэн маань ойлгоорой. Одоо 11% хүүтэй гэх юм бол зээлийн хүүгийн түвшин буюу interest rate гэж хэлж ойлгоно. За 81 маань одоо phrase үгнүүд орж ийн өсөх буурахтай холбоотой. Энэ маань өсөх гэсэн утгатай. За ер нь ингээд та нэг юм phrase үг ялангуяа үйлэг preposition хоёр ороод ирүүл хэдүүлээ үгээ цэжлэхтэй гэдэг нэг юм одоо үйл үг preposition хоёрыг нийлэнгуутаал хинийч мэдэхгүй нэг гинт ингээд зоогол хайцсан юм бол ерөөсөө биш. Энэ хоёрын утга нийлж гарч ирдэг. Үйл үгийн үндсэн утга preposition үндсэн үгийн утга хоёр нийлээд нэг утгыг илэрхийлдэг. Go чинь явах гэсэн утгатай үг те. Up гэдэг чинь дээшээ. Тэгэхээр дээшээ яваад байгааз юу гэсэн үг ах нь маань өсөх гэсэн утгатай. Just like that go явах, доошоо явах гингууд юу болж байна? Go down гэ буурах гэсэн утгыг илэрхийлдэг. За increase. За increase гэдэг бол яг үйл үгээр орж байгаа өсөх. Grow. За grow гэдэг маань бас санхүүгийн хэлэнд одоо өсөх гэсэн утгыг илэрхийл. За human term дээр ярьчих юм бол өсөж торних гэсэн утгыг бас илэрхийлдэг. Бас ургах гэсэн утгатай те plant дээр ярил. За fall гэдэг маань бас буух гэсэн утгатай үйл үг. За нэр үгээр олонгод autumn fall гэд намрыг хэдүүлээ бас fall гэж ярьдаг. Гэтэ намар бас гоёгаад яагаад бид нар намрыг унах гэдэг үгээр илэрхийлсэн гингууд намар олонгод бүх одоо ихэнх моднууд навчаа яадаг үлээ хайдаг, унгадаг. Тэр ялчгүй навч унж байгаа энэ хэлбэрийг хараад fall гэд нэрлэлцээ биш надад санагдсан. 86 drop. За drop бол бас үйл үгийн форм, бас нэр үгийн формоор бас их сонио утга илэрхийлдэг. Үйл үгийн формоор drop гэж бол унах гэсэн утгатай. Нэр үгийн форм нь дусал гэсэн утгатай. Энэ дусал юу н хаашаа унд? Бас л доошоо унж байгааз. Remain unchanged. За энэ бол ерөөсөө collocation өөрчлөлтгүй ингээд тогтвортой байх байдлыг бид нар remain unchanged гэж хэлдэг. Stable adjective үг тогтвортой. Peak. За энийг үйл үгээр нь бас нэр үгээр нь хэрэгэлдэг. За нэр үгээр бол оргил буюу maximum point буюу хамгийн өндөр цэг гэж хэлүүлээ ойлгож байна. За тэгэнгუутаа үйл үгээрээ олонгууд оргилдоо хүрэх гээд хамгийн одоо том тоондоо хүрэх гэсэн утга гэдэгтэй илэрхийлнэ. За stability гэдэг үг байна. За stability гэдэг үг маань болохоор нэр үг тогтвортой гэсэн утгатай нэр үг. За нөгөө stable гэдэг үг маань язгуур үг наагаад.
За 91 маань fluctuate. За fluctuate гэдэг үг ерөөсөө үг хэлбэлцэх гэсэн утгатай. Нэг өсөөл нэг буурал гэдэг хэлбэртэй. Fluctuation гэжүүл игний noun form. Одоо хэлбэлцэл гэсэн утгатай. Slight. За slight гэдэг бол adjective үг юм билээ. За тэгээд slight change гэх юм бол яг нь ялимгүй өөрчлөлт гэдэр гэж хэлүүлээ. Ялимгүй, ялгүй. Би энийг буруу иччих. Sorry, ялимгүй шүү. За 94 нь gradual. За gradual гэдэг үг бол бас л adjective. Энэ маань болохоор аажмаар гэсэн утгатай. Одоо тухайлбал ингээд айгүй тийм аажухаа ингээд өсөлт нь урт хугацаанд ингээд тогтвортой ингээд өсөд иж хаад хэдүүлээ gradual increase гэж хэлдэг. 95 steady. Steady гэдэг маань ерөнхийдөө ингээд тогтвортой гэсэн утгыг илэрхийлдэг. Тогтмолтой. За 96 significant. За significant гэдэг үг маань болонгууд бас хоёр одоо утгаар илэрхийлэгдэг. Significant change гэх юм бол их хэмжээний одоо өөрчлөлт гэж хэлүүлээ ойлгож байна. А нөгөө талдаа significant гэдэг маань чухал гэсэн утгыг илэрхийлдэг. Өөрөөр хэлэх юм бол одоо бид нар чинь ингээд нэг wife, husband гэдэр гэж нөгөө хэлхийг хүсэхгүй бол my significant other буюу миний одоо better half миний нөгөө хэсэг гэдэр гэж хэлүүлж хэлж болдог. 97 sharp. За sharp гэдэг үг ихэвчлэн нөгөө adjective формоор хурц тод гэсэн утгыг илэрхийлдэг. А гэтэл нөгөө бизнесийн хилийн орлого одоо өсөх, буурах гэдэг дээр sharp гэдэг үг маань огцон гэсэн утгыг илэрхийлдэг. Одоо sharp increase гэх юм бол огцон өсөлт гэдэр гэж ойлгох байхгүй. 98 setup. За setup гэдэг бол ерөөсөй байгуулах гэсэн утгатай. I'm gonna set up my own business гэжүүл би өөрийнхөө бизнесийг эхлүүлнэ. Одоо байгуулнаа гэсэн утгыг илэрхийлдэг. 99 risk. За risk гэдэг бол ерөөсөө эрсдэл. 100 fail. Энэ бол бүртлгүүтэх гэсэн утгатай. За тэгээ өнөөдрийн хичээл нь та бүхэндээ таалагдсан гэж найдаж байна. Хэрвээ таад маань үгээ цэжлэхэд жоохон хэцүү байгаад ах юм бол аль болох нөгөө тэмдэглэж аваад тэгээ дахин сонсоод агаарай. Тэгээ нэг юм хэлэхэд угаасаа ганцхан удаа сонсоод бүх үгийг цэжлэн гэж байхгүй. Spaced repetition буюу жоохон зайтаагаар давтамжтайгаар дахин сонсоод ахад ерөнхийдөө болчдөг. Тэгэхээр хамгийн багадаа 4 удаа сонсоход л эдгээр үгнүүд бол бараг батарааны орчиндөө байлаа.